Сайн соноо тавханд бэлтгэн хүргэдэг 100 асуулт 100 хариулт нэвтрүүлгээ маань өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Улсын их хурлын гишүүн Салдангийн Одон Туяа хүрэлцэн ирж оролцож байна. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. За, та бүхэнд сарын мэнд хүргье. Юуны урд бидний урлагийг хүлээн авч нэвтрүүлэгт манай хүрэлцэн ирж оролцож байгаа танд олон үзэгчдийн өмнөөс маш их талархаж байна. За, баярлалаа. Тэгээ би бас нэг зүйл дээр уучлалтгүймээр байна. Маш олон удаа мессеж ирсэн, урилга ирсэн. Тэг үнэхээр ажлын зав зай болохгүй бас нэлээд олон удаа хойшлуулсан. Өөрчлөлтөө. Аливаа нэг нэвтрүүлэгт маань өөрийн гэсэн зорилт байх ёстой л доо. Бидний бэлтгэж байгаа энэ хүн нэвтрүүлэгт маань оролцож байгаа хувийн талаас нь гаргаж ирэхийг л хичдэг. Би танаас нэвтрүүлгийн туршид 100 асуултыг асууна. Танд бол маш их юм шиг санагдчихлаа байх л та. Та надад 100 хариултыг өгөн 100 хариултыг өгөхдөө чин сэтгэлээсээ зүрхнийхээ угнаас өгнө. Таны нэвтрүүлгийн эхний хэдэн асуултад таны товч танилцуулга байх бол үүнд таны нэр, нас, өндөр, нам, өргөн гэх мэтлэн. Ингээд хоёул өнөөдрийнхөө нэвтрүүлгийг эхлэе. Таны хамгийн ихний асуулт. Таны нэр. Одон Туяа. Таны өндөр уламжийн өндөр метр 60, чин бас 60. Таны цусны бүлэг хэд байдаг юм бол? 3 дугаар бүлгийн цустай. Шашин шүтлийн хувьд би мөнх тэнгэр уул усаал шүтж амьдардаг. Аав ээжигээ шүтнэ. Нөгөө талаас би бас төрийн хүн. Өнөөдөр маш олон шашин шүтлэгтэй хүмүүс надад бас ихтгэл хүлээлгэж сонгосон. Тийм учраас би бас туушаа зөвхөн өөрөө би ийм шашин шүтдэг гэж бас хэлэх нэг зөвхөмжгүй байна. Таны гэр бүлийн танилцуулга. Нөхөр. Хүү охины хамт амьдардаг. За хүн маань одоо тусдаа гарсан. Ингээд амбал гуруулаа. Таны хамгийн бас тэгж хариулах дуртай шүү дээ. Ялангуяа гадны хүмүүс нэг нөхөр, нэг охин, нэг хүүтэй. Таны хэлэх дуртай хамгийн дуртай үг ямар үг гэдэг болов? За би сүлээд сэтгэл байхад шийдэл ямагт олддог гэсэн миний өрөө үг. Ер нь юмд нэг сэтгэл байгаад энийг шийдлийг олъё гэх юм бол шийдэл яаж игээл олддог. Тийм учраас сэтгэл байхад шийдэл ямагт олддог гэсэн энэ үгэнд бол их дуртай. Таны сонирхол болон хоббины хувьд хобби гэвэл одоо тантай бол хийх олон зүйлийг яах вэ та тийм ээ? Хобби гэвэл за одоо баг хүн мэдэх баху би олон үндэсний хүүхэлдэд цуглуулдаг. За энэ цуглуулга маань бас нэлээд ариун болж байгаа. Тэгээд саяхан бас энэ хүүхэлдэд цуглуулга тусгай юм шилэн хоргонд байрлуулад цуглуулгынхаас одоо карт хөтлөх юм ажлыг хий гэж одоо хин хэдэн онд өгсөн тийм ээ аль үндэстэн гэдэг энэ зүйлрүүл доорондоо хэдэн тоос ирэх вэ одоо юм байна. За нэг нарийн нэг бүрчлэн тоолоогүй ер нь нэг 400 орчим төгсөж байгаа хаа. Нэг үдслэн гаргана гэдэг сураг байсан та хүүхэлдээ. Би 2008 онд нэг хүүхдийн баяраар соёлын төвөргөнд үдслэн гаргасан. За энэ хүүхэлдээ үзэсгэлэн гаргаад ямар нэгэн одоо тийм билет таслаагүй хүмүүс ирж үзээд тэгээд хандивын хайрцаг гаргаад ирсэн хүн бүхэн өөрсдийнхөө хүснээр хандив өргөсөн. За энэ хандивыг тархины саачлалтай хүүхдүүдэд одоо хичээлийн хэрэгсэл авахтан зориулж хандивлж өгсөн. Тэгээд энэ үзэсгэлэн маань их сайхан болсон. Тэгээд олон хүүхдүүд ирж үзээд би зөв тэндээс нэг л дүгнэлт хийсэн. Монголын манай нийслэл хүүхдүүдэд ер нь үзэх нь их ховор байдаг юм байна. Музей, үзэсгэлэн, тэгээд хүүхэлдэйн үзэсгэлэн бол бас сургуулийн хүүхдүүд их сонирхож үзчихсэн л да. Их сайхан болсон. Таны бүр багтаа таны хүсч мөрөөдөж байсан мэргэжил ямар мэргэжил байдаг вэ? Хүүхэд байхдаа ер нь тийм нэг ориглоо сэтгэлтэй нэг олон нийтийн сэтгэлтэн болно л гэж мөрөддөг. Нийгмийн нэг л хүн бүхэнд одоо нэг сайн үйл хийсэн тийм ээ буйны үйл ажиллагаанууд хийсэн хандивын үйл ажиллагаас нэг хүн бүхэн тусалдаг нэг тийм ажил хийн л гэж мөрөөдөл боддог байсан. Согтууруулганд та юу гэж боддог?
согтууруулахундаа бол зөвхөн нэрнээс нь харахад согтууруулна гэж байна шүү дээ. Хүний оюун ухааныг согтууруулна, тийм ээ, хүч чадлыг согтууруулна. Тийм учраас энэ согтууруулах ундаандаа бол ер нь тэмцэх хэрэгтэй. Би бас энэ чиглэлээр нэлээд олон судалгаа хийж байна. Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилийн хэрэглээ 8 литрээс давах юм бол энэ бол бас аюултай хэрэглээ тооцогддог. Тэгэхээр манайх бол 20 литр болчиход байгаа. За бас нэг аюултай судалгааны дүн гарсан. Энэ бол 80-аас 90 оны хооронд архины донтолтын судлахад өнөөдрийн хэмжээ бол 88 дахин нэмэгдсэн байна.